Бидэнд тоон шулуун дээр тэмдэглэсэн 3 тоо байна. А тоо, С тоо, Б тоо. Тэгээд абсолют утгатай 4 тэнцэтгэл биш байна. Одоо бүгдээрээ юу хийх вэ гэхээр тоон шулуун дээр байгаа эдгээр А, Б, С тоонуудын хувьд энэ дөрвийн аль нь үнэн бэ гэдгийг олох юм. Бичлэгээ төр зогсоогоод өөрөө энэ тухай бодоод үзээрэй. За, эхний тэнцэтгэл бишийг харцгаая. Энд А нь Б-гээс бага гэж байна. Тэгэл бүгдээрээ А болон Б-гээ харвал А нь тоон шулуун дээр Б-гийнхаа зүүн талд байгааг харж байна. Энийг мэдсэн болохоор энэ тэнцэтгэл биш үнэн юм байна. Эндээс бид А бол сөрөг тоо гэдгийг мэдэж болохоор байна. Учир нь тгийн зүүн талд байрлаж байна. Харин Б бол эерэг тоо. Юу гэх гээд байна вэ гэхээр эерэг болон сөрөг тооны хувьд яаж батсан сөрөг тоо нь эерэг тооноос бага байна гэх гээд байгаа. Бүр амархнаар бодох юм бол тоон шулуун дээр А тоо нь Б тооныхоо зүүн талд байна. Хэрвээ тоон шулуун дээр байгаа нэг тоо нөгөөгийнхөө зүүн талд байвал тэр тоо нь үргэлж бага байна. Учир нь бидний зурсан тоон шулуун зүүнээсээ баруун тийш ихссэн байдлаар зурагдсан байна. Дараагийн тэнцэтгэл биш бол А-гийн абсолют утга нь Б-гийн абсолют утгаас их гэсэн байна. Тоон шулуун дээр байгаа эдгээр тоонуудаа дахин бодож үзсгэе. А нь тгээс зүүн тийш 3 нэгж зайд байгааг мэдэж байгаа. А тоо нь энд байна. За тэгвэл А тооны абсолют утга нь хэд вэ? Зүйтэй. А-гийн абсолют утга нь бол тгээс А тоо хүртэлх зай юм. Энэ нь А нь тгээс 1, 2, 3 нэгж зайд оршиж байна. Тийм учраас А тооны абсолют утга нь яг ийм зайд эерэг талтай байна. Тэгэхээр бидний тэмдэглэсэн нь С-ийг нь А-гийн абсолют утга болж байна. А нь тгээс зүүн тийш 3, тэгвэл А-гийн абсолют утга нь баруун тийш 3 байна. Энэ бол тгээс хэдэн нэгж зайд байна вэ гэсэн хэмжээ юм. Тэгэхээр энэ нь тгээс 3 нэгж зайд байна. Үүнийг яг энд тэмдэглэе. А-гийн абсолют утга нь Б-гийн абсолют утгаас их байна уу? Б-гийн абсолют утга нь хэд вэ? За Б нь тгээс баруун тийш 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 нэгж зайд байна. Б-гийн абсолют утга нь 8 дээр байна. Яагад гэвэл баруун тийшээ 8 явсан учраас энд хэвээрээ байна. Тэгэхээр энэ нь Б-гийн абсолют утга байна. Энэ талаар бид өмнө нь абсолют утгын хичээлээр үзсэн. Эерэг тооны абсолют утга нь уг тоо өөрөө байна. Харин сөрөг тооны абсолют утга нь тэр тооны эсрэг тоо байна. Тгийн абсолют утга нь тэг байна. Тэгэхээр А-гийн абсолют утга нь Б-гийн абсолют утгаас их байна уу? Үгүй байна шүү дээ. А-гийн абсолют утга нь манай тоон шулуун дээр Б-гийн абсолют утгаас зүүн талд байна. Тийм болохоор Б-гийн абсолют утгаас бага байна. Энд энэ нь худлаа болж байна. За дараагийн таамаглалыг харцгаая. А-гийн абсолют утга нь С-гийн абсолют утгаас бага байна. А-гийн абсолют утга нь С-гийн утгатай тэнцүү байхыг бид мэдсэн. Тэгвэл С-гийн абсолют утга нь хэд болж байна? Эерэг тооны абсолют утга нь эерэг тоо өөрөө байдаг. За тэгэхээр энэ үед С-гийн абсолют утга нь энд хэвээрээ байна. Тэгснээр А-гийн абсолют утга нь С-гийн абсолют утгатай тэнцүү байна гэж дүгнэж болно. Бага биш тэнцүү. Тийм болохоор энийг бүгдээрээ дарчихъя. Харин А-гийн абсолют утга нь С-гийн абсолют утгатай тэнцүү гэсэн бол үнэн байх байсан. За хамгийн сүүлийнх нь харъя. А нь С-гээс бага. Өмнө нь ярьснаа дахин хэлэхэд А тоо маань тоон шулуун дээр С-гийнхаа зүүн талд байна. Тийм болохоор таамаглал маань зөв байна. Учир нь бидний зурсан тоон шулуун маань зүүнээс баруун тийш өсөж байгаа шүү дээ. Хэрвээ нэг тоо нөгөө тооныхоо зүүн талд байвал үргэлж тэр тооноосоо бага байна. Тийм болохоор А тоо яахын аргагүй С тооноос бага байна. За ингэж боллоо.